энэ зогсож байгаадаас гайхаж байгаа хүмүүс байгаа бох тий. Би ч гэсэн бас гайхаж. Тэгээ энэ бол эцсийн нэгүсэл амин. Тэгээд ягаад сайн ихэд юм нарийн бол тасар наваг бүтэн сайн өдрийн баярын цуглаан дээр хуваалцчихъя гэж. Гэсэн би тэг урд нь болохоор би дөрөвдүгээр цуглаан дээр залбирлуудад дүү хуваалцдаг байсан хэрэг. Өнөөдөр миний анх удаагийн баярын цуглаан дээр хуваалцахад юм ээлж ирээд байж байна. Тэгээд би ямар хуваалцах вэ гэд бодоод байж итл. Ер нь ингээд итгэгчнэрт ялангуяа бид юунд итгээд яваад байгаа те өнөхөд дуулаад байгаа магтаад байгаа тэр бурхан үнэхээр байд юм уу? Эсвэл болол байхгүй юм уу те? Зарим хүмүүсийн үндэ дотроо маш хэрэгэлзээтэй тэгээд явж идэг. Тэгээд үнэхээр бид нар өөрсдийнхөө дотор яг эдгээр итгэлийг маш батуулах хэрэгтэй байгаа. Үнэхээр би яг хүнд итгэж чинь те? Есүс Христ гэж яг хэн бэ гэдэг тухай бид нар маш сайн мэддэг. За За тэгээд би маш баг цаг юм баг тийм их цаг ярихгүй. Тэгээд бид Христэд итгэж хүмүүс бид үнэхээр яг эзэндээ итгэж гин үгүй юу гэдээ өөрсдөөсөө байн асууж авах хэрэгтэй. Тэгээд үнэхээр яг Христ гэж яг хэм бэ? Тэгээд дахин хэлье те. Христ гэж яг үнэхээр хий юм бэ? Эсвэл бол те яг Есүс Христэд итгэсэн би яг хий юм бэ те? Библиэлд Бурханы тухай юу гэж хэлсэн бэ? Миний тухай юу гэж хэлсэн бэ гэдэг бид нар маш сайн мэдж авах хэрэгтэй байдаг. Тэгэд энийг мэдж байгаа хүн амар их зоригтой байдаг шүү дээ. Ялангуяа нөгөө нэг одоо яадаг вэ? Монголд ч ингээд нэг годомчууд ингээд явж байхад жоохон хүүхдүүд шүү дээ галтар. Тэд нар ч ингээд амандаа ингээд пирэдик мэддэг ингээд ярьдаг байсан. Тэгээд тэд нар ч хурж ярил бид нар ч ингээд найзтайгаа хоёр гуруулаа явж байгаа тийм ганц юм жоохон хурж ирэнгүүт өшгөж тавраа яваад гэж байгаа байхгүй. Тэгээд энэ амар юу байна? Микрофон амар тийм шуугаад байгаа юм шүү. Тэгээ сонсогдоод их юм. Тэгээд тэр хүүхдүүд чинь ингээд өшгөж ингээд харааж мараагаад тэгээд явчихна. Тэгэхээр ч ингээд бид нар чинь бас очоод шууд одоо цохиод авах нь хайш юм те. Үнэхээр бүр нэг онгороо хүүхдүүд. Тэгэхээр бид нар бас юу гэж боддог вэ гэхээр бид нар тэгж яг манайхаа зүгээр явуулж байгаа бас ах махлар нат маань чинь билүү гэж тоо. Тэгээд тэр хүүхдэд яг үнэндээ тэгээд тэр манай сургуулийн хүүхэд бид нар чинь тэр 8 дахь анги гэсэн гэж нэг 3 4 дахь анги их хүүхэд байсан. Тэгээд ахнаар болохоор бид нар оюутан тэгээд тэр хавийн жоо хулгайн залуучууд байсан байхгүй. Тэгээд сүүлд нь тэдний дүүн гэдгийг мэдсэн л дээ. Тэгээд тэр хүүхэдтэй өөрөөсөө тэр ах нартаа найдаад үнэхээр бидний үүдээс ингэж үүдээс томорж тий дээрлэх гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүний дотор юу яваад бэ гэхээр яг өөрсдийнхээ ах нартаа найзсан тий ер нь миний ах бол бүгдийг чадна ч юм уу тийм ер нь ахынхаа нэрийг хэлэхэд бол одоо эндээ гадардахгүй дээ гэдэг ч юм уу тийм хандлага тэр их явж ирсэн. Тэгээд яг мэдсэн байгаа. Тэг үнэхээр яг би яг Христэд яг итгэж байна за. Тэгээд үнэхээр яг Библиэлд Иохан 1:12 дээр харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрээр итгэдэг хүмүүс Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөө гэж байна. Энд дээр маш тодорхой хүүхэд болох эрхийг тэр өгөө гэж өнгөрсөн цаг дээр ярьж байгаа тийм. Тэгэхээр нэгэн тал Бурхны хүүхэд болсон болвол бид нар Бурхны хүүхэд хിവэрэл байна тийм үстэй. Бид нар гим нүгэл хийгээд ингээд холдож яваад эсвэл сүм цуглаанаа таслаад ингээд яваад за Библи унших гэстэйгээ бодоод яваад байгаа мөртлөө ерөөсөө уншихгүй ч юм уу. Эгсэн мөртлөө Бурханд итгээд гимэсцэн те Христ итгэж дуудагсдаг тэгсэн мөртлөө нэг хаяа нэг гим нүгэл хийждэг ч юм уу те эсвэл ингээд дуунждаг ч юм уу эсвэл уурдаа хий нэг очиж бүр цохиод авах том тохиолдол бас байна шүү дээ. Тэглээгээд биднийг Бурхан цааш төлөхгүй байх гэх те. Яг тэгвэл энэ төр би нэгэн тал бид нар Бурхны хүүхэд болсон бол бид нар ямар ч Бурхны хүүхэд хിവэрэл те. Энийг бид нар маш сайн мэдэх хэрэгтэй байгаа. Тэгээд үүнийгээ мэдж байгаа хүн амьдралд айгуу том зоригтой жоо тийм тэнэг том алхам хийх ирсэн гэдэг байна да. Үнэхээр зоригтой алхам хийн штэ тий. Үнэхээр Бурхан хинбэ гэдгийг мэдж байгаа. Би Бурхны дотор өөр хинбэ гэдгийг мэдж байгаа үед бид нар маш тийм зоригтой алхам хийгээд идэх байгаамаа. Тийм болохоор бид нар өөрсдөө маш сайн мэдэх хэрэгтэй. Сүм цуглаанд орж ирээд тэгээд ер нь өөрийнхөө ингээ бодож явахдаа тий. Үнэхээр яг Бурхан байгаа юу байхгүй юу гэдэг ч юм уу тий. Үнэхээр
бурхан байгаа юу байхгүй гэдгээс шалтгаалж бас хүмүүсийн ертөнцийг үзэх үйлчлээ суурь тавигддаг гэдэг байгаа шүү дээ. Тэгээд бурхан байгаа гэж бодвол би ингэж амьдрах хэвээр бурхан байхгүй гэж бодоход би хамаа нэг амьдарч байгаа гэсэн чинь миний л дурын асуудал болоод байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ дэр бид нар үзэл маш сайн ертөнцийг үзэх үс тавигддаг байна. Тэгээд бид нар маш сайн мэдэх хэрэгтэй. Үнэхээр бурхны хүүхэд гэдэг нь маш сайн мэдэх хэрэгтэй байгаа. Тэгээд Библиэлд нэгэн тал тэр бурхны хүүхэд болох эрхийг тэр өгвөө гэдгийгсэн тий. Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөхийн хажуугаар бас бидэнд юу өгсөн бэ гэхээр тэр бидэнд хамгийн чухал зүйл бол бид нар Есүс Христэд итгэснээр бид нар мөнхийн амьтаа болдог болоод байгаа шүү дээ. Мөнхийн амийг авч байгаа. Тэгээд гим нүгэл бидний гим нүгэл уучлагдж байгаа. Тэгээд бас Есүс Христэд загламай дээр үүсгэн тэр зовлонгоор дамжиж бидний амьдралд бурхан маш гайхалтай зүйлсүүдийг нэмж өгсөн байна. Тэнгэрийн улсын дэлгүүрийг би та нарт өглөө гэж хэлдэг шүү дээ. Есүс Христ загламай дээр өгөхөд тэгээд дахин амьсны дараа итгэгчнэрт одоо биднэрт мөнхийн ам өгсөн гэдэг байгаа байхгүй. Тэгээд би болох тэр одоо яг тэгж итгэдэг. Тэгээд би өгсөний дараа ингээд мөнхийн амьд үргэлжлэх биш те. Есүс Христэд яг итгэсэн тэр үед надад яг мөнхийн ам өгөгдсөн. Тэгэхээр би одоо өөрийнхөө дотор би мөнхийн амьтаа амьдарч байна гэсэн үг байгаа байхгүй те. Тэгэхээр миний амьдрал хязгааргүй те. Миний амьдрал хязгааргүй байхгүй те. Таны амьдрал ч гэсэн хязгааргүй те. Тэгээд тийм болохоор та яг өөрийгөө би өнөхөр бурхны хүүхэд шиг гэдгийг мэдээ те. Хэрвээ та эзэнд итгэдэг байж байгаад гимшээд эзэнд итгэдэг байж байгаад гим нүгэл хийгээд холдоод явцсан үедээ те. Тэгээд бид нарыг ингээд дотроос ингээд ятах ингээд буруутгах тийм штэ. За чи ингээд сүмд яваал ингээд те. Тэгээд ингээд яваал тахаа мөртлөө ингээд чи одоо юм гимээ хийсээр л дээ ч юм уу те. Эсвэл бол одоо яадаг чи одоо тэгэж магтаал юм баг тэгэж өгчлөлтэй гэж ч юм уу те. Одоо юу гэдэг чинь бидний нэг янз бүрийн аргаар бид нар маш буруутдаг тий. Чи өчтөр худлаа яриа үстэй тий. Чи хүний дотроо тэгэж үзэн ядаж дотроо хорсоо үстэй гэдэг ч юм уу. Тэгээд бидний ингээ буруутгахтаа ирэхдээ бурхан биднийг хайрлахаа байсан ч юм уу тий. Бурханы одоо ингээ би яна ингээ авралаа алдж байгаа ч юм уу тий. Тийм үнэхээр би яг аврагдсан болдог уу гэсэн тийм буруутгахад бидний дотор маш их байгаад идэг. Тийм болохоор бид нэр ийм буруутгалтайгаа бид нар үнэхээр удаан явж болохгүй тий. Ингээл яваад ах юм бол бид нэр ингээл яваал тий. Ингээл нэг итгэдэг юм шиг, итгэдэггүй юм шиг. Тэгсэн мөртлөө яг ингээд цуглаанд явж байгаа явхаа болчих гэхэлэр яг явж чадахгүй тий. Тэгсэн мөртлөө ингээд одоо яг итгэлийн амьдралаар ингээд амьдарч байхад илүү тэр гайхамшигтай зүйлсүүдийг амсыг гэхэлэр тэрүүлдэгөө бас хүрч чаддгүй тий. Яг нэг юм завсрын газар хүрч ирэнгүүтээ ингээд тацаад яхаа мэдгүй баг ингээд паникд ороо байж идэх тий. Гэхдээ эзэн биднийг үсгэж байгаа шүү дээ. Эзнийг сайн гэдгийг амсарч үзэх гээд байгаа. Тэгээ тийм болохоор бид нар хичнээн эзний өмнө ингээд гим нүгэл дунаад алдсан ч гэсэн бид нар маш зоригтойгоор эзний өмнө гарч ирэх хэрэгтэй тий. Үнэхээр эзэн минь ээ би таны өмнө гим хийсэн үнэ гэвч би үнэхээр танаас холдож чадахгүй гэдгийг та мэдж байгаа шүү дээ гэдэг гимшээд эзний өмнө тэгээд ирж байгаа үед л эзэн угаасаа биднийг ингэрдээ тэрвэрэд авах нь бол мэдээж асуудал тий. Эзэн бол үнэхээр нэгүүлсэнгүй тий. Тэгээд эзний нэгүүлсэл гэснээс тэгээд нэгүүлсэл гэж юу вэ гэдэг тухай бидраас маш мэдэх бас мэдэх хэрэгтэй шүү дээ. Нэгүүлсэл гэж дууг ингээд дуугаад доолаад байдаг. Тэгэхээр зарим одоо ингээд урд ингээд сүмж явж байгаагүй ингээд монголчууд нэгүүлсэл гэдэг үгний утгыг бас зарим мэддэггүй хүмүүс бас их байдаг юм билээ. Загламай гэдэг үгийг бас мэддэггүй хүмүүс их байдаг гэсэн юм лээ. Тэгээд нэгүүлсэл гэдэг нь болохоор бидний ингээд өөрсдөө авчаад нэг авч ясгүй байсан юм аа тий. Одоо ингээд эзнийг бидэнд ингээд өгч юм гэсэн үг байхгүй тий. Одоо юу гэж тайлбарлавар юм тий. Нөгөө нэг тэр Наполеон гэж өдөртөгч байсан тий. Тэгээд тухайд нөгөө дайм болж исэн. Тэгээд тэр үед нөгөө нэг одоо харуулад байдаг шүү дээ тий. Нэг тийм харуул ингээд харуулаа ингээд манж байгаа тэрүүн дээрээ харуул дээр унтцсан гэж байгаа байхгүй. Тэгээд баригдсан. Тэгээд тэр чинь бол нэлээд хүн шийтгэл мэдээж авах нь тодорхой шүү дээ. Харуул нь унтцсан. Тэг харуул нь мэдээж унтцсан юм чинь тэгээд харуулдаа надад бүх айрам даяар ингээд унтж байгаа шүү дээ. Тэр оронд нь дайснууд нь орж хутгаад гараад явах юм бол тэгэл өөрсдийнх айрмыг алдан цаашлаад эхнэр үр хүүхдүүд улс үндэстэнд маш их аюултай. Тийм хариуцлагатай ажил хийж хагаад тэгээд тэр зэрэг унтсан гэж байгаа байхгүй. Тэр харуул дээрээ тэгээд ээж нь тэгээд нөгөө нэг Наполеон бүх цэргүүдэд цогомж үзүүлэхэд тэр цэргийг шууд цаазараа гэдэг тийм тушаал гаргаад тэгээд хэрэгжүүлэх гэдэг байжсэн байгаа. Тэгсэн чинь тэр үед ээж нь тэр цэргийн ээж нь хурж ирээд
та миний хүүг ингээд уучлаач нүгээр нэгүүлсэвч гэж Наполеоны өвдөөсгөлөд гуйж байгаа байхгүй те. Тэгтэл Наполеон шууд үүдээс нь үгүй та юу ярьж байгаа юм таны хүүхэд чинь те одоо харуулах үеэр унтсан энэ бол байж боломгүй асуудал. Энийг ингээд зүгээр арих юм бол цаашдаа бас ийм хэрэгүүд бас давтагдах болно шүү дээ гэдэг. Тэгтлээ чинь та өнөхөр нэгүүлсэнгүй хандаач гэж тэгдэг те. Үгүй болохгүй юу хийсэн та мэдж байгаа үедтэй гэж ээжсэн тэгээд ээж нь тийм мэдж байгаа өөхөх аюул өөхөхтэр ял авсныг нь би ингээд угаасаа ойлгомжтой асуудал те. Тийм болохоор би таныг нэгүүлсэнгүй хандаач гэж гуйж байгаа юм а гэж байгаа байхгүй те. Тэгэхээр бид нар үнэхээр эзэнд итгэж явж байгаад Ким хийгээд ухалцсан үедээ бид нар яг нэгүүлсэлд найдаад бид нар урагшаа гарч ирэхээс өөр зам байхгүй те. Ямар бид нар ингэж явж байгаа тухайд хамруу оролтой юм шүү дээ тийм үстэй. Үнэхээр бид нар эзэнд итгэсэн тул бидний дотор мөнх ам байгаа. Үүнийг л бид нар барьж авахын тулд энэ нэгүүлсэлд рүү бид нар заавал урагшаа гарч ирэх шаардлагатай болоод байгаа байхгүй те. Тэгэхээр энийг маш мэдэж маш бүгдээ зоригтой авах хэрэгтэй байгаа. Тэгээд Еврей 4:16 дээр Еврей 4:16 дээр за би гаргая. Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нэгүүлсийг олон өршөөлийг хүлээн авахын тулд нэгүүлсийн ширээнд итгэлтэйгээр ойртон очицгаая гэж байгаа байхгүй. Тэгээд тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нэгүүлстэй гэдэг. Одоо яг энэ бол хэрэгцээтэй цаг байгаа байхгүй тий. Та гим нэгүл хийгээд явцсан уу тий? Яс хулгай хийсэн үү? Хотлоо ярьсан эсвэл завхаарцсан уу тий? Тэгээд бидрийг маш их хатдаг байхгүй тийм гимүүд бидний дотроос. Тэгээд ийм үед бидэд одоо яг юу хэрэгтэй вэ гэхээр эзний нэгүүлсэл бид нар хэрэгтэй байгаа байхгүй тий. Хүн болгонд эзний нэгүүлсэл хэрэгтэй. Тэгээд тийм болохоор энийг эзэн маш сайн мэднэ тий. Бидний угаасаа сул дарааг эзэн бидрийг сул дараа гэдэг эзэн бидний сул дарааг эзэн мэдж байгаа. Тэгээд итгэж явж байгаад гим нэгүл хийх тэр үеийг ч гэсэн эзэн бүгдийг нь мэдж байгаа тий. Хэрвээ нэгэнт бид нар эзэнд итгэхэд бидний бүх гим нэгүл уучлагдаад тэгээд энэ хүн цаашдаа цэвэр ариун амьдралаар тий амьдрнаа гэсэн тийм бол байхгүй тий. Тэгээд мэдээж бид ариун амьдрахыг хичээдэг. Эзэн ч гэсэн үүний ариун амьдралаа гэж биднээс тушаадаг тий. Тэгээд бид нар ингэж алдахыг эзэн мэддэг учраас энэ төр хилээд гисэн байгаа даахгүй тий. Нэгүүлсэн ширээнд бид нар итгэлтэйгээр ортыг очицгаая тий. Эзэн намайг уучлахгүй болоо да гэж юм уу. Тэгэж өөрийгөө яахгүйгээр гэж буруутахгүйгээр яг энэ газар нэгүүлсэн ширээнд бид нар ойртод ирэх л шаардлагатай болоод байгаа тий. Бид нар ямар ч юм хийсэн гимшээд ирэхэд эзэн бидний хүлээгээл авах болно тий. Тэгээд энэ буруутгалаа бид нар тийсэр хизээ бодлоо амьдрах бай тий. Ингэж амьдраад бид нар ингэж дотроо эзний яг хааш итгэл нэгүүлсэн ширээнд итгэлтэйгээр ойртон ирж чадахгүй ингээд энэ үе тий. Бид нар амьдралаа өөрчилж чадахгүй бид нар магадгүй 2 жил амьдрын тий. 5 жил 10 жил амьдрын. Тэгэл 10 жилийн дараа та энэ ингээд сууж явах болно тий. Ямар ч амьдралд нүссэн юм байхгүй. Тэгээд эзний нэгүүлсийг авсан хүн итгэлтэй Христэд итгэл дээр илүү зоригтой байдаг хөөхгүй байдаг. Тэгээд энэ бол маш бидний хамгийн хэрэгтэй зүйл бол тий. Бид нар энэ эзний нэгүүлсэл рүү бид нар маш ойртож ирэх шаардлагатай болоод байгаа. Тэгээд тийм байна. Тэгээд миний яг ярих гэжсэн юмнууд нэг хэсэг нь энэ байсан байхгүй. Тэгээд хамгийн чухал зүйл нь ярих гэдэг хэлэх гэдэг санаагаа ингээд базаад хэлэх юм бол бид нар угаас өөрсдөө гим нүгэлтэй гэдэг нь ойлгомжтой асуудал. Христэд итгэхэд бидний гим нүгэл уучлагдсан тий. Тэгээд дахиж гим нүгэлд унлаа, бүдэрлээ тий. Тэгээд дотроос биднийг муусаас буруутгаж байгаа тий. Чи гэдэг ингээ буруутгаж байгаа. Тэгээд бид нар үнийг мэдж байгаа тий. Тэгээд гэхдээ бид нар мөнхийн амьтаа байх нь энэ бол маш хамгийн чухал асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ рүү бид ирэх нь мэдээж асуудал байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар зоригтойгоор л эзэм гимшээд ирэх нь хамгийн чухал байгаа тий. Тийм чухал байгаа шүү. Тэгээд та бүхэн ч гэсэн үнэхээр хэрвээ таны дотор ямар нэгэн тийм буруутгал байгаа бол зүгээр шууд гимшээл эзэн минь намайг уучлаарай би гимтэй гэдгээ мэдж байна гэд ирэх хэрэгтэй шүү амин. Тэгээд үнэхээр эзэн биднийг уучлах болоо. Бид хизээш бидний буруутгалыг бид дотор тгийж явах ёсгүй маа тий. Бид нар өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгээд бид нар бас итгэлээр бас өсөх хэрэгтэй байгаа даа тий. Тэгээд өнөөдрийн сургаалын нэрнд бид нар ингэж эзнийг мэдцгээе гэсэн тийм нэртэй байгаа шүү дээ. Тэгээд бид нар эзнийг мэдэж мэднэ. Түүний хажууд бас эзэн яаж ажилтдаг тий гэдгийг бас бид нар маш сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд эзний үг гэж юу вэ гэдгийг бид нар маш сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд эзний үг бидний амьдралыг бас яаж өөрчилдөг вэ гэдгийг бид нар маш сайн
мэдэх хэрэгтэй байгаа юм аа. Тэгээд эзний үгээр тэгээд бид нар итгэлээр өсөж ич итгэлээр хүчтэй байж ич бид нар амьдралдаа маш гайхамшигтай зүйлсүүдийг бид нар амьдралдаа авчирна шүү дээ. Тэгэхээр бидний итгэл яаж өсөх вэ гэхээр Ром номын 10:17 дээр итгэлнээс сонсох нь Христийн үгээр итгэх гэж байгаа байхгүй тийм. Бид нар ингээд Библийг уншаад байж байгаа үед Библийг ингээд байнга уншиж байгаа үед эхлээд бид нар ингээд нэг уншаад ойлгохдохгүй тийм. Баахан ингээд нэр ингээд явж байгаа. Тэгэл ялангуяа ингээд хүмүүс ном ихлээр шууд дундаас эхэлж уншдаг юм байхгүй шүү дээ. Эхнээс нэг уншаа явж байхлаар шинэ гэрэн дээр хэсэглэл баахан угийн бичиг явж идэг тийм. Тэгэл хуучин гэрэн дээр баахан хууль мөл ойлгохдохгүй тэгэл нойр хүрэл тохиж юм хэл тийм. Ингээд л идэг тийм. Тэгэж шинэ гэрээг ч гэсэн ингээд уншиж байгаа үед эхлээд бол юм ойлгохдохгүй тийм. Тэг уншиж байгаа үедээ бид нар унших тусам бидэрт ингээд ойлгохтоор эхлэл ирдэг байхгүй тийм. Одоо жишээ нь буу тэгвэл та нарт өгдөн хай тэгвэл та нар болно тийм. Тогш тэгвэл та нарт нэгнэ гэдэг тийм. Ингээд уншчаад тийм амин гэл тэгэл ингээд хууц нэргүүлээд ингээд явж идэг. Тэгээд яг амьдралд ингээд асуудал гараад ирдэг тийм. Тэгээд яхаа мэдхгүй байцсан. Тэгээд яхаа мэдхгүй байцсан. Тэр үедээ ч гэсэн Библи уншиж идэлтэй гуй тэгвэл та нар болно. Тогш тэгвэл та нарт нэгэн тийм. Хай тэгвэл та нарт олно гэсэн шил ингээд ороод ирлээ. Энэ их чинь нэг өдөр бүр амар ойлгогдож эхлэв тийм. Нэрээ юу н би гуйдаг билүү тийм. Би хайж өөр өмнө ерэн хайдаг билүү гэд дотроо бодох юм уу тийм. Иймэрхүү одоо энэ бол зүгээр ингээд жишээ байгаад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр яг энэ зүйлсүүдээр Библи бидэд маш их ойлгогддог тийм. Тэгээд Библийн үгэнд бид нар итгээд энэ үгээр амьдралаа удирдуулаад явж байгаа үед бидний амьдрал ирээдүйд маш их баталгаатай болж эхэлдэг тийм. Давид хаан дуулал номон дээр хэлэхдээ тийм таны бүх тушаалуудыг анхаарах цагт надад ямар ч айх хичих юм байхгүй болох юм а гэж дуулсан байдаг тийм Давид хаан. Тэгэхээр бид нар ч гэсэн эзний үгэнд итгээд энэ үгээр амьдралаа ингэ удирдуулаад явж байгаа үед бидний амьдрал ч гэсэн маш эмгэгцтэй, маш замбраатай, дистараатай зөв ирэн бидний амьдрал ингэ орж эхэлдэг байгаад байгаа. Тэгээд би одоо ингэ маш хичээж байгаа эзний үгийг яг эзний үгийн дагуу амьдрах гэдэг хичээдэг тийм. Амьдралдаа гарч иж байгаа асуудлуудаа яг эзний үгээр ингэ шийдчих юмсан тийм эзний үгээр л шийдэх хэрэгтэй. Өөрийнхөө л шийдэх юм бол би хэцүү байдалд орно шүү гэдэг мэдээд байгаа. Тэгээд Библи дээр угаасаа бичигдсэн байгаа энэ үгээр амьдрий те. Тэгээд ч одоо би Библи ингээд үнэхээр их ингээд уншаад ингээд бүр ингээд ишлэл мэшлэл цээжлээд явж байдаг те. Заримдаа би нэг дөрөвдүгээр залбирлын цуглаан дээр ингээд үг хуваалцаа байж хахад яг ингээд араас нь ингээд жишээ ч юм уу юм ярих үед миний орд нь нэг цэглэжсэн ишлүүдээс шууд ингээд орж ирдэг байхгүй. Тэгэл тэр үед ингээд ярих юм бол үнэхээр бэлэн те. Тэр үед яг үнэхээр тэр ишлэлийг хийснээр яг тэр газар нэг энд яг ишлэл үгээ хэрэгтэй хүмүүс нь суугаад байж байгаа байхгүй тийм. Тэгээ маш сонирхолтой байдаг. Эсвэл нь ингээд залбирлын цуглаан дууссан дараа ингээд манай залуучууд хурж ирээд ингээд юм ярихлаар яг чиний яг тэр ишлэлсэн ишлэл чинь яг үнэхээр гоё байсан шиг гэхээр тэр би ойлгох байхгүй тийм. Библи ишлэл цээжлээд тэр ишлэл хин нэгэнд хэлж байгаа тэр хүн нь үнэхээр босгон байгуулагддаг юм байна гэж тийм. Тэгээд Матай ном дээр Есүс тийм нэг хоёр байшин барьж байгаа хүний тухай зөвлөлт өсөлт байдаг шүү дээ тийм. Одоо ингээд Библиэлд бичигдсэн эдгээр үгийн дагуу амьдрал те эдгээр үгээр ингээд амьдралаа босгох юм бол таны амьдрал хатан дээр байшингаа барьсан мэрэгэн хүнтэй зөвлөгдөх болно гэж хэлдэг. Тэгээд нөгөө хүн болохоор элдэн дээр байшингаа барьсан мэрэгэн хүнтэй мэрэгэн гинэ. Элдэн дээр байшингаа барьсан мохог хүнтэй зөвлөгдөн гэж байгаа те. Тэгэхээр та өнөөдөр өөрсдийнхээ амьдралд тийм шийдвэр байх хэрэгтэй те. Би өөрсдийнхээ амьдралыг хатан дээр байшингаа барьж байгаа тэр мэрэгэн хүнтэй зөвлөгдөхийн тулд би эзний үгийн дагуу би амьдралаа босцохыг тий. Магадгүй та одоо би одоо маань залуучууд бид нар тий. Залуучууд гэж яг мөнх насны хүмүүс байгаа. Тэгээд би өөрөө залуу хүн болохоор би бас нэг бага залуу наснаас амьдралаа үнэхээр гоё босгон байгуулчих юмсан гэж хүсдэг болохоор тий. Тэгэж залуучууд гэж яриад өөрчлөлтөө тий. Өөрчлөлтөснийг тэгээд бид нар ингээд ирээдүйд амьдралаа бид нэг босгон байгуулна тий. Тэгээд маш гоё сонирхолтой жишээ нэг одоо бидний амьдрал хатан дээр ингээд байшингаа барих юм бол тий ингээд салхилаад ингээд далайн давлгаа хурж ирээд цогч ирсэн ч тэр байшин бол ингээд байж л тий. Эснэн дээр ингээд байшингаа барьсан бол зүгээр л нэг жоохон бас ингээд аваад ирэхэд ингээд аваа яваа тий. Тэр бидний амьдрал өнөөдөр би 20-тэй гэхэр чинь 24-тэй гэхэр чинь өнөөдөр би 24-тэй гэхэр чинь ингээд нэг 80 хүрийн хүрдэг
гэдэг ч юм уу, тэ 90 гэдэг ч юм уу. Эсээ тогтоосон тэр цаг мөчөртөл амлахтаа бид нар байшингаа ингээл өндөр барьж идэг те. Тэгэхээр бид нар энэ байшингаа өндөр барих тусам ингээд барих тусмаа бид нар бат бих нөгөө нэг хад суурин дээр байхгүй болоод бидний амьдрал ингээд өндөр болох тусмаа ингээд энэ чинь ингээд дахин штэ байшин чинь дахин тэгээд дотор мэдээж тэр төмөр маш сайн хийхгүй болол те. Энийг бол мэдээж эзний үгээр бид нар маш байх хэрэгтэй те. Тэгээд эзний үггүйгээр те болно гэж өөрийнхөө ингээд зүтгээл те. Эзнээ ингээд байшингаа барьчаал нөгөөдг нь маш өндөр байшин ингээд барьдаг те. Тэгэхээр өндөр байшин дотор чинь тэр өндөр байшин дотор чинь би ганцаараа амьдрахгүй нь ойлгомжтой шүү дээ үстэй. Мэдээж бид нар ингээд ирээдүйд гэр бүлтэй болно те. Тэгэр болно. Тэгээд өөр хүмүүс ч гэсэн байж болно шүү дээ те. Яа тэр өндөр байшин чи мэдээж би ганцаараа амьдрахгүй нь ойлгомжтой те. Тэгэхээр миний тэр барьсан тэр өндөр байшин дотор магадгүй тэр өндөр байшин гэж ярьж байгаа боловч эсвэл бол нэг компани байгуулдаг ч юм уу те. Нэг юм байгууллаа. Тэгээд тэр барилга бол тэр компани маш том боллоо гэж бодлоо те. Тэгэхээр тэр барилга тэр компани бид нар маш сайн авч явах нь Библийн үгийн дагуу авч явах хэрэгтэй байгаа байхгүй тий. Библийн үгийн дагуу биш яг өөрхийн толгойгоор авч явлаа маш том компани байгууллаа. Тэр компанид маш олон хүмүүсийг авч ажилууллаа тий. Тэгжийтэл гинт нэг далайн шуурал ирдэг тий. Өндөр байшин чи ингээл нураад ундаг. Тэгэхээр та өөрийнхөө амьдралыг сүйтгэхэд зогсохгүй бас эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг сүйтгэх маш тийм аюултай байгаад байдаг гэж тийм байх болох шүү. Тийм болохоор бид нар яг одоо байгаа үедээ тий одооноос эхлээл амьдралаа ингээд нэг давхар хоёр давхар гэж байхдаа эзний үгэн дээр үнэхээр яг барьж авах нь чухал тий. Тэгээ эзний үг гэдэг бол яг бидний амьдралын зүг чиг тий. Тэгээд таныг бол миний хүлдэх төлөө замдах гэрэл юмаа гэж хэлсэн байдаг. Тэгээд дуулал номон дээр эзний үгийн Давид хаан өөрөө эзний үгийг маш гоё нөгөө нэг одоо ингээд дүсэж хэлдэг тий. Тэгээд би тэр дуулал 129 бүлгээс би унших амар дуртай байдаг хэрэг. Тэн дээр бас ингээд эзний үгийн тухай үгийг онцлсон тийм ишлүүд амар их байдаг. Тэгээд миний одоо цээжинд байгаа нэг ишлэл 119-ийн 98 дээрээс хэлэх юм хуваалцах юм бол. За би эндээс өөрөө гаргаж уншаад. Би 3 хэлэхэд тосглоо. 3 хэлэхэд тосглоо. 3 хэлэхэд 3 10 гэдэг. А тийм. Тэнцээ зогссон ч юу үед юм бэ? Тэгтээ зүгээрээ. За тэгээд дуулал 129-98 дээр байгаа. За 900 давтар утсан. Тэгээд дуулал намын 97-аас эхлээд бүгдээрээ 100 дугаар ишлэл унших юм бол энэ дээр таны хуулийг би ямар их хайрладаг вэ? Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг. Таны тушаалууд намайг дайсуудаас минь илүү мэрэгэн болгодог. Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг. Таны гэрчлүүд миний бясалгал учир би бүх багш нараас илүү ухаалаг болсон. Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраас би настангуудаас ч илүү ойлгон ухаардаг юм а гэж байгаа тийм. Энд дээр дөрвөн гараад штэ тэгэхээр хамгийн ихнийх нь би бүх дайснуудаас илүү мэрэгэн болдог. Тэгээ учир нь тэд үргэлж настай хамт байдаг. Хоёрдугаар болохоор би бүх багш нараас илүү мэрэгэн болдог. Ухаалаг болдог. Тэгээ настангуудаас ч илүү би ойлгон ухаардаг. Тэгээд ийм байна. Тэгээд дайснуудаас илүү мэрэгэн болно гэж чинь тэгээд бүх багш нараас илүү ухаалаг болно гэж ухаалаг болно. Настангуудаас илүү ойлгон ухаарах тийм болно гэж штэ. Тэгэхээр бид нар яг энэ үнтэй адилхан яг үн дээр бичигдснээр болоод штэ тий. Үн дээр бичигдснээр тэгээд миний итгэдгээр болох юм бол энэ Библийн үн үгийг ингээд уншиж байгаа үед бид нэр ариун бодгоосоор тэгэж ихэд штэ. Цаг хугацааг тавчлаад гэлээ. Тэгээд яг тэрийг ингээд бодож байхдаа бас яг эзний үгийн дагуу амьдрал яг тэрнгээр шийдвэрүүдэ гаргаж байгаа үед бид нар цаг хугацааны товчлол амар хийдэг байгаа байхгүй тий. Яг эзний үгийн дагуу биш өөрхийн шийдвэрээр явж хагаад 40 жил явж байгаа хурж ирчихэд юм байна гэж ойлгодог тий. Библи уншаад энэ үгээр хийж байгаа үедээ нэг өдөр ингээд уншаад юм байна гэж ойлгож байгаа байхгүй тий. Тэгэхээр цаг хугацааны маш их тийм одоо товшил хийж ингэсэн байхгүй тий. Тэгэхээр бид тэднээс илүү ойлгон ухаарч ийн гэсэн үг тий. Тэгээд эзний үгийг
бүгдээрээ уншицгаая амин. Тэгээд эзний үгийг бид нар уншаад тэр үгээр бүгдээрээ амьдралаа өдөр дуулцгаая те. Тэгээд эзэнд за би 2 зүйлийн тухай ярий цаа. Тэгээд угаасаа ингээд дуусчих тийм. Тэгээд нэг дэх зөвлөгөө бид нар хичнээн гим нүгэлтэй байсан ч гэсэн бид нар эзэнд намайг уучлан гэсэн тэр нэгүсэлт зоригтойгоор бид нар урагшаа гарч ирээд амьдрах хэрэгтэй байгаа. Нэгэд л бид нар Бурхны хүүхэд л бодвол бид нарыг юу ч холдуулах байхгүй те. Жорлонгийн нөхөн донд алмаа зэрдс хэвээрэл л шүү дээ тийм биз дээ. Тэгээд алмаач шүү дээ тэр чинь. Ямар үн цэн хിവэрэл вэ те угааж арчаал болоо. Тэгээд тэг бид нарыг гэсэн ингээ гим нүгэл тутгалдаад ингэсэн үеч гэсэн эзэн бид нарыг гимшээд ирж байгаа үеч гэсэн бид нарыг цусаараа бид нарыг угааж гэсэн үг байхгүй те. Тэгээд төвөрхийн алмаа зэрдэн гэдэг мэдээрээ. Тэгээд энэ бол миний ярих байгаа зүйлийн нэг хэсгээс. Тэгээд хоёр хэсэг нь болохоор бид нар эзний үгийг маш сайн бодох хэрэгтэй те. Тэр үгээр бид нар амьдралаа өдөрдуулах хэрэгтэй. Тэр үг байхгүйгээр та зөв амьдрах гэж байхгүй шүү. Би бацтай хэлье. Та Библи уншихгүйгээр те Библи яг уншсан байж болно. Библи үгэнд дагуу амьдрахгүйгээр өөрийнхөө амьдарч байгаа үе та мухарталт хүрнэ шүү гэдэг би бацтай хэлье те. Ягаад гэвэл энэ бол Библиэлд бичигдсэн зүйл те. Цорын гац үнэн зүйл өөрийнхөө замаар яваад амжилт олно гэж үнэхээр байхгүй шүү. Тэгээд те бүх замаараа бүх зүрхээр эзэнд итгэх гэдэг сургаалтаас 3-5 дээр өөрийн бүх замаараа түүнийг таньж мэд те. Эзний үгийг бяцлах тунгаан бод те. Түүний дагуу бүгдээрээ хэрэгжүүлцгээе юм байна. Эзний үгийн дагуу бид нар амьдралаа босгон байгуулахгүй бол өөр ямар ч бидний амьдралыг сэтгэл хангалуун болгож үнэхээр гой дүүрэх зүйл ямар ч байхгүй шүү гэдгийг би танд бацтай хэлье. Тэгээд магадгүй та Библи уншихгүйгээр гим нүглийгээд эзнээс хол явж иж болно те. Библи уншихгүй тэгээд өөрийнхөө том толгой гаргаад бүдүүн зүрх гаргаад тэгээд явж байгаа хүн байж магадгүй те. Тэгээд би ч гэсэн тэгээд явж исэн. Тэгээд хизээ явахыг бас мэдэхгүй те. Тэгэхээр хэдий тийм байсан ч гэсэн яг би Библи юу үнэн бэ гэдгийг мэдсэн бол яг үндээр л зогсох хэрэгтэй байхгүй те. Тэгээд бид нар маш зоригтой амьдрах хэрэгтэй шүү. Амен. Тэгээд одоо ингээд дуусахын 11 болж байна. Тэгээд за би дахиад тодтогоод хэлээд байгаа за. Тэгээд эхний хэлж байгаа хамгийн гол санаа нь болохоор бид нар гим нүгэлтэй боловч тэгээд эзэн нэгүүлсэнгүй учраас бидний бүх гим нүглийг уучлаад тэгээд дахин биднийг өөртөө ойртуулж байгаа. Тэгээд ойртуулж байгаа байхгүй юу. Тэгээд өөрийнхөө алмаа зэрэг гэдэг маш сайн мэдээ. Энэ бол миний ярьж байгаа зүйлийн нэг хэсэг байсан. Хоёр хэсэг нь юу вэ? Бид нар эзний үгээр амьдралаа барьцгаая дээш нь. Тэгээд дээш нь л барьж тийм юм бол. Тэгээд маш өндөр барья те. Тэгээд эзний үгэн дээр хадан дээр барья. Тэгээд бусдын амьдрал ч гэсэн бүгд өөрсдийнхөө үйл хөдлөл үг хэлээрээ те. Тэгээд үүч нөлөөлж амьдрий те. Тэгээд бүгдээрээ одоо энэ цагт бүгдээрээ босоод хэрвээ эзэн минь үнэхээр би танаас хол явж исэн бол та намайг уучлаач гэж гэмшээд бүгдээрээ эзний үг дахин ирцгээе юм. Тэгээд бүгдээрээ хэрвээ та ингээд дотоос чинь би арай л бишээ ч юм уу те. Тийм буруудах байгаад байгаа бол та зүгээр зоригтой гараад ирэх хэрэгтэй шээ. Тэгээд хүмүүс намайг юу гэж бодох нь хамаагүй те. Зүгээр ойлмоор байвал ингээд бүйсэн хамаа байхгүй. Би заримдаа гэртээ дуулаад залбираад байж байгаа би уйлаад хашгирдаг тийм үе бас байдаг. Тэгээд уйлж гисэн тийм үе бас байдаг те. Тэгээд яг эзний өмнө зүрх сэтгэлээ чөлөөтэйгээр нээж байгаа үед үнэхээр эзэн бидрийг амьдралыг өөрчилж өгдөг шүү.
мэдээж бид түн дундагч гэсэн эзэм үнэхээр танаас одоо гуйж та бидийг дахин өөртөө эвлэрүүлж өгөөч. Дахин та биднийг босгон байгуулж эзэм минь. Үнэхээр тэр шинэ хүчээр та дүүргэж өгөөч эзэм минь. Танаас гуйж байна. Таны үгийг эзэм илүүгээр таньж мэдээж тэр үгээр амьдралаа удирдуулж амьдрахад минь та туслаач эзэм. Танаас гуйж байна. Эзэм тэр өдрүүдэд таны үнэхээр агуу байдаг. Эзэм таны алдрыг бид хармаар байна эзэм минь. Илүүгээр тантай ойрцсон, илүүгээр таныг таньж мэдсэн тэр л цаг мөч байлгаж өгөөч эзэм минь. Танаас гуйж байна эзэм минь. Тэгээд эзэм минь үнэхээр бид өөрийгөө хэн гэдгийг мэдээж, бас таны хэн гэдгийг мэдээж үнэхээр зоригтой, хүчтэй амьдрахад минь та туслаач эзэм. Бүх алдрыг танд өргөж байна эзэм минь. Бүх магтаалыг танд өргөж байна эзэм минь. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Эзэн даатыг өргөцгөөё. За тэгээд маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ зөрөгтэй амьдарцгаая юм байна. Зөрөгтэй л амьдрах хэрэгтэй шүү гэр. Тэгээд итгэж хүн бол ер нь зөрөгтэй л амьдрах тийм. Зөв шударгах аслан мэд зөрөгтэй гэдэг шүү дээ. Тэгээд тийм болохоор бүгдээрээ зөрөгтэй амьдраад хийх гэсэн юм аа бүгдээрээ хийцгээе. Тэгээд бидний үүнийг зөрөгтэй байгаа үедээ бид нар хийж байгаа юмдаа гэсэн үнээр амжилтыг олдсон шүү. Хэлмээр санагдаж байна. Тэгээд их эзэн Есүс Христ та бүхнийг ивэх болтугай. За баярлалаа.